Эрхэм гишүүдээ улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Болдын Жавхлангийн нэрийг дэвшүүлж байна. Болдын Жавхлан 1975 онд Дархан хотод төрсөн ам бүл 3, 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль, 1992 онд Сүхбаатар аймгийн 1-р дунд сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг банкны эдийн засгч мэргэжлэр, 2008 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни их сургууль, 2009 онд Америкийн нэгдсэн улсын Индианагийн их сургуулийг тус төгссөн. 1997-оос 99 онд Монгол банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-оос 2000 онд Монгол банкнаас хөдөө аж ахуйн банкнд бүрэн эрх төлөөлөгч эрх хүлээн авагч, 2000-аас 2004 онд Монгол банкны хяналт шалгалтын газрын ахлахын шалгагч, 2004-өөс 2006 онд Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-аас 2007 онд Худалдаа хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, 2010-аас 16 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр 3 удаа сонгогдсон ажиллаж байна. 2016-аас 20 онд Улсын их хурлын нутгийн удирдлагын дэд хорооны дарга, 2020-оос 21 онд Монгол Улсын их хурлын төсвийн байнгын хорооны дарга, 2021-ээс 2026 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайдаар ажилласан. Улсын их хурлд ажилласан байдал, мэдлэг, чадвар, туршлагыг нь харгалзан Болдын Жавхлан Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна. Хэлэлцэн дэмжихийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.